Одоо энэ 3 дугаар тогтоолын манад тасагт хэрэгжиж эхэлснээр яг өндөр өртөгт мис засал, одоо болрын мис засал, торлог шилэнцрийн мис засал, ухархаан мис засал гэдэг яг энэ өндөр өртөгтэй мис заслуудад дээр 0-18 насны хүүхэд тэтгэврээс өөр мөнгө орлогогүй иргэн хүүхдээ 2 нас хүртэл асарж байгаа эцэг их. За тэгээд цэргийн албан хаагч, хугацаа цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтан хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн. Яг энэ зорилттой бүлгүүдтэй энэ бол маш одоо өгөөчтэй ийм тогтоол болсон. Тийм. Урд нь тэтгэврийн хөгшөд заавал халааснаас одоо тэр хагалгааны нэг 20-30% бас өөрхий тэднэрт чи их мөнгө байдаг. Тэрийг гаргах хэрэгтэй байдаг гэсэн бол энэ одоо 3 дугаар тогтоолоор иргэний халааснаас одоо яг мэдцлийн төлбөр, эмнэлгийн төлбөр гэж ерөөсөн мөнгө гарахаар байсан. Яг урд нь 100% даталаас мөнгө нь орж идэг гэсэн үг. 2021 оноос өмнө тэд нар чинь хөрхий тэтгэврийнхаа мөнгийг бөөнд нь зээлээд хаалгаанд ордог юм уу, ах トゥ хамаатан саднаас мөнгө одоо аваад тэд нар мөнгөө гаргаад ингээд ямар нэгэн байдлаар дэмжлэхийн тулд бүх юмаа хэрэгэлдэг байлаа шүү дээ, тийм. Одоо энэ нөгөө эрэг тал нь бол тийм болцсон юм байна. Үйлчлэгчээс ерөөсөө мөнгө авах болчихжээ. Тийм. За сул тал нь яг миний хувийн бодол бол яг тодорхой энэ зорилттой бүлэгтээ 100% одоо төлбөргүй байж болно тий датал дээр бүр хариуцдаг байг. Гэхдээ тэр одоо хувь хүнээс гарах бас тодорхой хэмжээний мөнгө байх хэрэгтэй. Энэ нь яадаг вэ гэхээр тэр хүнийг илүү юм нөгөө өөрчлөлт сэргийлэх үзлэг тоордог, өвдөхгүй байхын төлөө хичээдэг. Одоо тэр юуг нь илүү өдөөдөг байхгүй. Тэг яг манай уранд яг одоо ядуурлахтай ч юм уу үнэхээр төлбөрийн чадвар муутай хүмүүс их байдаг учраас ингээд 100% болсон юм болоо. Гэхдээ тэрний илүү манад бас хэрэгтэй байгаа болоо одоо энэ цаг үед те.